За бүгдээрээ өнөөдөр хичээл эхэлчихье. Бүгдээрээ санаа. За өнөөдөр болохоор фронт-энд бид нар сонгоод үзэж байгаа. Тэгээд тэрэн дотор React-ийн үндэс гэдэг хичээл үзэж байгаа. За одоо эхлэлийн хэсгүүн оноллоод яагаад энийг ашигладیں, яаж ажиллуулж эхлэхин гээд нэг хитер болон футер хийж үзсэн байгаа. За өнөөдөр болохоор энэ React дотроо өгөгдөлтөөр ажиллах вэ гэдэг энэ сэдвийг үзэх нэ. За энэ лекцэн бай. За энэ хөл хичээлээр та өгөгдөлтөд ажиллаж суралцах болно, ажил сурах болно. Та пропсын тухай сурна гэж байна. Тэгээд эргэн тойрондоо тэднийг яаж дамжуулдаг, тэгээд нөхцөлд рендеринг гэж байгаа. Тэр нь болохоор ийм үед тэр текстийг ийм юмыг үгүй болвол ийм текстийг ийм зургийг гэж байдлаар дэлгэцэд харуулахыг хэлж байгаамаа. За мөн хэрхэн жагсаалтыг гаргах inline мөр доторх хэв маяг тэр стайлыг ашиглаж сурах нэ. За ингээд 4 лекц байгаа юм байна. Тэсгэлцгээе. За өмнөх хичээл дээр бид нар ингэж үзсэн гэж ингээд төвсгт зарлаад тэрийг болвол HTML дотроо инжект хийж болно гэсэн үг. Тэр шинэ шахаад оруулчих болно. За өнөөдөр бас нэг дид бүрэлдэхүүнийг өөр одоо үндсэн бүрэлдэхүүн дотор энэ одоо бүрэлдэхүүнийг сонгож өгч болно гэдэг чинь. Тэгэхээр greeting гэдэг юмыг оруулаад greeting гэж байна. Root за хамгийн одоо нэг үндсэн анхдагч тэр root одоо их бүрэлдэхүүн болохоор ингэж харагдана гэж. За энэ код нь зүгээр ингээд ажиллаж байхад hi Jessica гэж дэлгэсэн гаргана гэж нэг. Энэ нь болохоор бүрэлдэхүүний энэ уян хатан бүрэлдэхүүн болвол биш юмаа гэж. Ганцхан тэр текстээр хаал болоо гэсэн. За хэрвээ та дэлгэсэнд та Naomi, Tom, Oliver гэж гаргыг ивэл яах вэ гэж. За энэ нь яг эндээс л одоо React props гэдэг ойлголт бол гарч ирд юм аа гэж. За props нь болохоор properties гэдэг үгний товчлол гэж байна. Нэгсэндээ шинж чанар гэсэн үг гэж байгаа. Шинж чанар, төлөв байдал, альва нэгэн файлын properties-ийг үзэхэд энэ дотор хичнээн хэмжээтэй энэ яг ямар зам дээр байрлалтай, бусад өөр холбогдох одоо ямар тохиргоо, ямар драйвер хэрэглэдэг гэдэг ч юм уу тий. Энэ ямар permission өгч болох юм ч юм уу гэдэг зүйлсүүд байдаг. Холбогдолтой бүх шинж чанар. За энэ нь бол эцэг компонент нь доошо хүү компонентэд өгөгдлийг дамжуулах юм урсгал арга зам юм аа гэж. За props нь болохоор олон төрлүүд байж болно. Тэнд нь strings буюу одоо тэмдэгт мөр, numbers буюу тоо, booleans буюу худал үнэн утга, object байна. Тийм уулзаа алтан дотор гэдэг bit гэж ойлгож болно. Тодорхойлолтууд. За мөн ингээд цуваа байж болно гэж. Бидний сайн мэдгээр massive. За тэгээд үнийг болохоор за жишээгээ тэгээ шинжилж үзье гэж өмнө авч үзсэн жишээгээ шинжилж үзэх юм бол
name prop-ыг бол одоо авч болно гэж. За Jessica гээд тэгээд export default app гээд гаргаж өгнө. Тэгээд тэр appыг болохоор HTML дээрээ барьж аваад тэр appын одоо энэ хэсэгт ингээд юм гаргана гэдгээ тохируулсан байгаа. За тэгэхээр одоо яг тэр хэсэг нь бол одоо жишээ нь ямар хүн логин хийсэн байна, тухайн хүний нэрийг харуулах нэ. За энэ бол маш их байдаг зүйл байгаа. Hello world гэж. За greeting гэх одоо who компонентийн хувьд одоо бол props-ийн name нэг хэрэгжилж байна гэсэн. Энэ нь болохоор одоо hard coding гэж байна. Хатуу кодчл гэсэн. Хатуу дэгэнд оруулж ийн гэж байна. Jessica гэх хүн болгоны нэр ингээл Jessica гэхгүйгээр одоо чи нэвтэрч орсон хүний мэдээллийг таниад одоо өгдлийн сангаас тэр хүний хэрэглэгчийн нэрийг олоод тэр хэрэглэгчийн нэрийг Ajax гэдэг юм уу тэр дамжуулж авдаг middleware дамжуулж аваад энэ дээр бол гаргачих болох нэ гэсэн. Энд кодон дээр нэмж оруулаад. За бид нар бас props-ийг консолт бол хэвлж харж чадах юм аа. Энэ бол object байдлаар харагддаг гэж. За тэгээд app гэсэн бүрэлдэхүүн эцэг бүрэлдэхүүн дотор бид нар бол name гэсэн prop шинжийн утгыг дамжуулж байна гэж. За ингэснээр энэ who бүрэлдэхүүнд бол тэр өгдлийг дамжуулна гэсэн. Тэр хүний нэр юу гэдэг. За үр дүн нь юу болох вэ гэхээр дэлгэцэнд бол өмнөх шиг харагдана. Гэхдээ илүү уян хатан бүрэлдэхүүн гэж авч үзэгдэн гэсэн үг. Нэг бүрчлэн одоо ингээл хэрвээ тийм байвал нэг гэсэн дугаартай хэрэглэгч бол бат зэрэг, хоёр гэсэн дугаартай хэрэглэгч бол нараа, 3 бол сараа гэж гарахгүй. Шууд тэр нэрийг аваад шууд доошоо дамжуулаад дэлгэцэнд гаргах нэ. За одоо болохоор хүү бүрэлдэхүүнийг дахин олон удаа ашиглах бид нар чадвартай боллоо гэж. За энэ дээр өөр нэр байхад бол ингэж гаргачнаа гэдэг чинь. Одоо энэ дээр яг app гэдэг маань бол үндсэн одоо энэ жишээ үндсэн бүгднгийн барьж авч байгаа энэ үндсэн бүрэлдэхүүн гэж эцэг компонент гэж ярьж байгаа. Тэн дотор одоо ингээд компонентууд ч гэсэн авчлаа тэрний дараалалаар React бол HTML хуудсанд таны мэдээллийг, таны бичсэн кодыг, HTML-ийг гаргаад өгч боломжтой. Ер нь ингээд бодоод зүгээр хамгийн ойлгомжтой зүйл юу вэ гэхээр дан бүхтийг ингээд HTML бичихгүйгээр л дан цэвэр JavaScript бичихгүйгээр л тэрийг илүү хялбараар бичиж байгаа гэсэн. За энэ код нь болохоор юунд хүрэх вэ гэхээр ижил үр дүн, өмнөдөө ижил үр дүн. Гэхдээ компонент нь props-ыг одоо хүлээж авахаар бол байгаа гэж. Илүү хүлээж авахаар илүү ойлгомжтой болсон гэсэн. За заримдаа болох юм бол маш олон шинж чанарууд тэнд байж болно. Та нүнийг бол props-оор props шиг дамжуулах хэрэгтэй. За нэгээр нь ингээд дамжуулах биш тархалтын үйлдэлч гэж байна. Тархалтын үйлдэл гэдэг одоо энэ split operator гэж байна. 3 цэгийг тавиад одоо мессежийг задлж авч болдог. За энэ нь болохоор object руу задлсны дараа бол задлаад авчиж болно гэсэн үг гэж. За бүгдийг нэг хаад үргэлжлүүлээд уншаад болгоё. За энд бол нэг жишээ байна. За who компонент
гэж энэ developer card гэдэг. За энэ дотор болохоор name, age, country гэдэг энэ параметр объект параметр дотор 3 төлхөөрийг авсан байна гэж ойлгож байна. За энэ нь болохоор за ийм нэг division буцааж байгаа юм байна. За үнэхээр бас параметр ашиглаж болно. Эсвэл дуу хаалтаа гөрөж юм шиг багцлж өгөх хэрэгтэй гэж ярилцсан ба яа тэгэхээр транслейт маань тэр нь бол нэг л зүйлийг буцаадаг байгаа. Тэгснээр тухайн програм бол тухайн функц үүсдэг байгаа. За энэ developer card гэдэг бүрэлдэхүүн маань болохоор name, age, country гэсэн 3 шид чанарыг зөвшөөрөх нь. За тэгээд app гэдэг одоо эцэг компонент бүрэлдэхүүнд болохоор бид нар split бичиглэлийг ашиглаад бүх одоо шин чанаруудыг тусад нь хүү бүрэлдэхүүн рүү дамжуулж өгч чадах юм гэж. За одоо энэ дээр амар гоё жишээг нэг гоё бичсэн байна. За эхлээд за параметр гоё бүр ингээд мөр болгоод задлаад илүү ингээд ойлгомжтой болгож бичсэн байна. За өмнө зүгээр одоо төлхөөрүүд байсан бол төлхөөр өмнөд нь бутугаар нуусан байна. Тодорхойлоод за тэнгууд одоо developer card гэдэгт нь developer object-ийн бүх зүйлсүүдийг авъя гэж ярьж байна. Тэнгууд ингэж бичих. За энэ нь бол ерөнхийдөө маш хэрэгтэй объектуудын одоо цуваатай ажиллахад бол маш хэрэгтэй. Олон шин чанарыг хүү компонент дамжуулахад бол хэрэгтэй гэж. За жишээлбэл одоо хөгжүүлэгчдийн чагсаалт байлаа гэж бодъё гэвэл тэр буйг одоо massive цуваанд байгаа тэр объектууд нь ижлэхэн одоо бүтцтэй боловч одоо тэд бүгд өөр хүн гэж бол харагдана гэж. За React proxy хэрэглэснээр бол илүү уян хатан дахин ашиглах боломжтой болдог гэж. За тийм мөн build more complex ULS гэнэ. UI гэсэн баг улс гэдэг ашиг гэдэг. За тэгэхээр илүү цогц одоо хүнд төвөгтэй одоо тийм хэрэглэгчийн харагдах байдлыг өсгөхөд бол тохиромжтой байдаг байх нэ. За хэдий тийм ч гэсэн энэ нь бол immutable гэдгийг бол бас зайлшгүй дурдах шаардлагатай гэж. Энэ immutable гэхээр хувиршгүй гэсэн үг гэж байна. За энэ юу гэсэн үг гэхээр нэг удаа дамжуулсан утга нь бол дахиж солигдохгүй гэж. За хэрэглэгчийн одоо гараас оруулсан оролтыг та удирдахыг хүсэх юм бол та өгдлөө бол засах шаардлагатай. Тэгээд та энэ proxy хэрэглэх оронд state гэдэг төлөвийг ашиглах шаардлагатай гэж. Шин чанар нь болохоор одоо яг нэг л шин чанар гэсэн бол тэр шин чанар нь л байдаг байна шүү дээ. State болохоор солигдож байгаа өгдлүүдийг гараас авч байгаа өгдөл ч юм уу тийм. Тэрээр бол шууд рендерлэх чадвартай гэж харуулж байна. За та одоо дараагийн хичээл, ирээдүйн хичээл дээр болохоор state-ийг зохион байгуулах талаар илүү суралцах болно гэж. За бүгдээрээ асуултанд хариулцгаая.
За React дотор props message гэсэн нэртэй prop-ыг hello string гэсэн string-ийн хамт хэрхэн did бүрэлдэхүүнд дамжуулах вэ гэж тий. За тэгэх юм бол энэ child component message child component харах юм бол ихний жишээн дээр басан Jessica гээд дараа нь дуудаж ирэхлэхтэй гэж гаргасан байна. За тэгэх юм бол child component message props message гаргасан байна. За props name гэж гаргасан байна. За энэ бол props энд бол бүх утгуудыг задлж авахд ингэж гаргасан тийм. За энэ тавил өчтдөг message props message ингэж оноо шууд энэ доогоор оноо гэж байхгүй. Тэгэхээр message тэнцүү за энэ дөрөв хариулт message зайлуу message гэж өгөх нь тэгээд дуудахтаа ашиглаж байна лөө. Тэгэхээр string hello энэ юм уу энэ л үнэмшилтэй яг л энэ компонентыг дуудсан тэрэн доторх одоо төлөвлөлт шууд хандах гэж байгаа ч гэсэн энэ чинь шууд бичих болов гэж бодож байна. За username за функционал did бүрэлдэхүүн дотор username гэх нэртэй prop руу хандмаар байна гэвэл яах вэ? Шинэ prop subject-ээр дамжуулсан. Тэгэхээр props-ын должен л яг дамжуулдаг design гэж хэлсэн. Props-ын see what's the good way to pass за хамгийн зөв зам нь 11 гэж бүх шин чанарыг дамжуулах. За бүх шин чанарыг дамжуулах чинь ингэж авчихсан шүү дээ. За 3-7 зөв нэгтгийг оруулсан. Нэгтгийг ингэж хэлж байгаа. Message hello. Одоо ингэ prop зарлчих юм бол байх юм шүү дээ. Одоо яг ингэж HTML шиг хичэнгүүд те тэрний нэг HTML бол attribute болгоод тэгээд шууд бичээд явчих боломжтой байна. Тэгэхээр ингээд хэлбэрчлээд байх гэсэн ингээд илүү яа тэгвэл яах вэ гэж бодохгүй шууд ингэ бичиж байна. За дараагийн лекц болохоор за нөхцөлд харуул одоо дэлгэцэнд үзүүлэх ажил. React-ийн бүрэлдэхүүнүүдэд нөхцөлтөөр рендер хийх хэрхэн ажилтдаг вэ гэж нөхцөлт рендеринг хэрхэн ажилтдаг вэ гэж. За React-д нөхцөлт рендеринг болохоор
динамик user interface үүсгэх боломжийг олгодог гэж байна. За энэ болохоор өөр ялгаамжтай одоо агуулгуудыг тодорхой нэг нөхцөл дээр эсвэл төлөв дээр үндэслэн гарах боломжийг олгодог гэж тэр аппликейшн багцсан. За хамгийн өргөн гэдэг хэрэглэгдэх зүйл нь if зарлалыг ашигладаг гэж. За тэр тундаа бол энэ гурвалсан операторыг ашигладаг гэж юм. Тэгээ logic гэсэн оператор ашигладаг гэж. За хамгийн энгийн одоо маягт гэвэл юу вэ гэхээр нөхцөл трендингийн ишэма гэж хэлсэн. За энэ дээр ингээд харуулсан байна. За хэрвээ логитын түрүү үед энэ одоо мулаас ялгаатай гэсэн үг байгаа. Мулаас ялгаатай түрүү холсоос ялгаатай тип биш. За хоосон стринг биш. Тиймэрхүү утгад байх юм бол welcome back гэж гаргах нь. Бусдаар бол энэ ажлын үед бол нэвтрээрээ гэж гаргах юм байна. Энэ бол одоо нэвтрэх үйлчлэгийг ихэнх одоо сайт хийх шаардлагатай байдаг. Тэрэнд бол маш хэрэгтэй зүйл байгаа. За энэ жишээгээр greeting бүрэлдэхүүн нь бол нэвтэрсэн хэсэг, дотоогш нэвтэрсэн хэсэг гэсэн шин чанарыг шалгаад хэрвээ тэр нь үнэн байх юм бол хөтөж авах захиаг гаргадаг. Бусдаар болох юм бол нэвтрээрээ гэж гаргадаг нэ. Сануулдаг. За энэ болохоор мэдчилгээ гэж бүрэлдэхүүнийг ашигласан жишээ байна. За энэ болохоор app гэдэг эцэг бүрэлдэхүүн дотор байгаа гэж байна. За тэгэх юм бол login false ингэж дамжуулах. За энгийн нөхцөлд бол гурвалсан операторыг хэрэглэнэ гэж. Энэ бол хвшлэн JSX гэсэн хамт бол ашиглагддаг. За энэ нь болохоор мөр дотоох одоо нөхцөлд үзүүлж байгаа байдал юм аа гэж. Тэгэх юм бол таны одоо код чинь илүү одоо товчхон болно гэж. За одоо жишээ нь H1 дээр текстийг харуулахад бол энэ хэрэг true байвал ингээд өмнөхийг нь ternarii operatorт оруулаад ингээд сайхан бичсэн байна. Тэгээ нэг мөрөнд маш ойлгомжтой ингээд идэл бичсэн гэж амар нүсэр олон мөр бичснээс ингээд бичсэн ойлгомжтой. Гэхдээ ингэж бичих нь өөрөө ингээд уншаад илүү амархан. Энэ бол товчхон болгож байгаа гэсэн. Одоо хоёрхан нөхцөл шалгах үзэж байна тий. Илүү амархан болгож байгаа гэсэн. За энэ кодны үр дүн бол өмнөх жишээн дээр байгаа шиг адилхан. Гэхдээ илүү ингээд цомхон маягт болно гэж. More compact ингэж шүү дээ. More compact form гэж шүү дээ. Тэгэхээр илүү авсархан хэлбэртэй байна гэж. За гурвалсан оператор нь болохоор login гэдгийг шалгаад тэгээд холбогдох тэр захиаг өгдөө гэж тохирох захиаг өгдөг.
үзүүлдэг. За өөр нэг ийм загвар байгаа, нийтлэг загвар байгаа гэж юм. Процесс операторт зориулсан. За энэ юу вэ гэхээр end bugs оператор маач. За энэ logic операторыг хэрэглэснээр за энэ бол particularly useful гэж. За ялангуяа ашигтай гэнэ. Ямар үед ашигтай вэ гэхээр ямар нэгэн үзүүлэг эсвэл үгүй гэд хэдний нөхцөл төр. За жишээлбэл одоо мессеж нь байвал мессежийг нь мессеж байвал тэгээд мессеж байвал p дотор басан мессежийг аваад энэ ингээд эндээс нэг трүү буцсан юм л да. P мессеж. За энэ нь уншаа. За жишээгээр энэ жишээ нь болохоор цогцлбор элемент за параграф энэ тоглолт манаас гэсэн цогцлбор элемент нь мессежтэй гэж. Зөвхөн л үзүүлсэн. Яг үед үзүүлсэн л мессеж прop нь үнэн үед. Хэрвээ мессеж нь хотлоо авах юм бол хоосон стринг үзүүлэх нэ гэж. Null юм уу undefined тодорхойлогдоогүй. За not is rendered дэлгэсэн юу ч харагдахгүй гэж. За ингээд нөхцөлтөөр харуулах арга барилуудад ингээд илүү сайн төсөд илүү ингээд сурмгаа авсан шиг тул илүү одоо харилцан ажилтаатай бүтээж болно. Баз хэрэглэгчдэлтэй аппликейшнуудыг бүтээж болно. За энэ өгөгдлийг өөрчлөх хэрэглэгчийн одоо харилцан үйлдэлээс хамааруулсан бол тэгж болох нэ гэж. Басан зогсож одоо хэрэглэгчний гараас нэгэн бичээл өнгө тэрнтэй зорилготой өөрчлөлт хэрэглэгч нэвтрэнгүй тэрний нэрийг гаргаад ирдэг. За аль нь нийтлэг арга барил биш вэ гэж нөхцөлтөөр реактив нөхцөлөөр харуулах юм. За switch case бол хэрэггүй. За юу гаргах вэ гэж харах гээд. Мессеж нь хоосон байвал юу гарах вэ гэнэ. Хоосон байвал зүгээр error. Энэ юу н хоосон дэвлэл бацах хэрэгтэй шүү дээ. За гээд үзчихье. За дараах код нь нөхцөлт дараах нөхцөлт одоо харуулах ямар төрөл вэ гэж хэрэглэгдсэн байна вэ гэж. За энэ дээр болохоор ternary оператор ашигласан байна. За React грек код кампус маш их зүйл авсан байгаа. Тэгэхэд хүмүүс хин нэг наад чиг сорыг гэсэн хүмүүс байвал ингээд нэг хүний бичлэгийг үзээд монголоор тайлбарлаад явж байгаа юм аюу хэрэгтэй байдаг. Багчсан бас нэгсэн тус болгоо гэж бодож байна. За өдөр өргөжлүүлцгээе. За React жагсаалтыг хэрхэн харуулах вэ гэж. За React-ийн веб апплод дотор нэг үндэс суурь албалтын
сүүр нэг өмнөх хичээлүүд дээр жагсаалтаа тэгээд харуулсан даа гэж. Тэгээд өглөөдийг харуулсан. За React-д болохоор map аргыг хэрэглэдэг гэж байна. Map аргачлалыг өгдлийн цугааг хөрвүүлэхдээ хэрэглэдэг гэж. Өгдлийн цугааг JSX элементийн цугаа руу хөрвүүлэхдээ хэрэглэдэг. Тэгээ энэ нь бол ингээд хэлсэн бол харагдах болно гэж. За жишээлбэл жимсний жигсаалт гэдэг нэртэй бэлдэх бүрэлдэхүүн байлаа гэж бодъё. Тэр нь дэлгэцэнд жимснүүдийн жигсаалтыг гаргана гэж. За ингээд ийм жимсний нэртэй юм 100 ахна. За тэмдэгт мөрөн юм 100 ахна. Текстэн 100. Тэгээд тэрийг болохоор харуулахдаа fruits map гэд fruits гэхэд жимснүүд гэдэг дотор map гэхээр бүгдийг холбож өгдөг. Бүгдийг холбож өгдөг. Тэгэхээр fruit гэдэг параметраар дамжуулан fruit жимс бүрийг барьж авах гэсэн. За жимс бүрийг барьж аваад тэрийг буцаана гэсэн. Буцаахтаа энэ map манлаар таталтаар бүх элемент болгонд татдаг. За тэр элемент болгонд болохоор H1 бишээ хий гэсэн элементийг оруулж өгөх юм. Тэгээ тэрэн дотор болохоор энэ олзаалсан дотор одоо тэр параметр авчих гэсэн. Тэнгүүд бүгдийн одоо энэ дотор юу вэ гэд энэ дараалал жигсаалт дотор бүх одоо энэ жимсүүдийн гаргана гэсэн. Ямар дараалал юм байгаа дараалал нь л гарна. За энэ жишээнд за би ингээд сая ер нь бол ярьчлаа. За тэгээ цоо шинээр юм цоо хүсдэг гэдэг чинь. Юу нь бол цоо шинээр үүсгэх, байгаагийн шууд өөрчлөх гэдэг хоёр төрлийн үүсдэг. За гисэн хэдий ч жигсаалтыг React-д харуулах үед түлхүүр пропыг мартахгүй байх нь маш чухал элемент буюу гэж. За түлхүүр нь бол үргэлж цорын ганц байх ёстой ба энэ нь React-д болохоор аль зүйл нь өөрчлөгдсөн, аль нь нэмэгдсэн, аль нь байхгүй болсон, буцаагдсан, аль нь болсон гэдгийг бол танихад хэрэгтэй гэж. За ингээд жигсаалтыг шинжлэх болон үр дүнтэй дэлгэцэнд харуулахад бол энэ гол зүйл шүү гэж. За одоо энэ жишээг яаж үзсэн бэ? Fruits-ийн map index. За map бол index гэсэн авч болдог. Argument авчулдаг. За тэгсэн чинь эндээс дундуур зураас хаад index гэж байна. За энэ жишээгээ бол дахин засварлсан байна. За энэ дээр бол цар ганц түлхүүрүүдийг бол үзгээд жигсаалтын тус зүйл болгон дээр нь жигсаалт бүртээр нь орчлоод тэгээд дараа нь бол жимсний нэр болон индексийг гаргасан. Тэгэхээр одоо ингээд Apple дундуур зураас индекс гэл тик app banana 1 cherry 2 date 3 гэдэг ч юм уу. За энэ нь бол
юунуудыг түлхүүрүүд цор ганц түлхүүрүүд ингээ байгаа гэдгийг баталгаажуулна гэж мэдээж ингээ дугаарууд ингээ гаргачихлаа. Гаргачихна гэж байна. За энэ бол маш үр ашигтай ингээ зохион байгуулсан жагсаалтыг маш үр ашигтайгаар зохион байгуулах шинжлэх юмаа нэмэгдэж хасагдаж дахин дарааллыг өөрчилсөн үед. За React нь бол бас илүү ингээд төвөгтэй бүтцийг харуулахыг ч гэсэн боломжтой болгодог. Жишээлбэл хэрэглэгчтэй холбогдох одоо объектийн массив байлаа гэж бодъё гэх юм бол энэ олон шин чанартай. Тэрийг та дэлгэсэн гаргахыг хүсэж байна гэвэл жишээ нь ингэж гарах. За энэ жишээгээр илүү одоо төвөгтэй жишээ гаргасан байна. За энийг ингээд харах юм бол нийтдээ 3 түлхүүр тэгээд түлхүүр тус бүр юм утгатай. Өөрсдийн одоо ингээд ID, нэр, мэйл юм алхацсан. Тэгээд тэр бүрийн тустай division дотор дахиад division хийгээд тэгээд гарах. Key гэж жаад энэ онооч гэсэн user ID нөгөө тэр user-ийн нэмийг аваад их гарах нэ. За энэ жишээгээр бид нар илүү төвөгтэй JSX бүтцийг хэрэглэгч тус бүр үүсгэсэн байна. Тэгээд аль алин бүх мэдээллийг нь гаргана гэж. Аль алинаас нэр болон мэйл хаяг нь. За бид нар хэрэглэгчийн ID-ийн түлхүүрээр ашиглаж байна. Энэ бол маш сайн жишээ юм аа гэж. За дүгнэлт хэлэхэд React-д жагсаалтыг харуулахдаа өгдлийн цуваг JSX элемент рүү хөрвүүлэхийг бол шийдэх хэрэгтэй гэж. Тэр ийм хөрвүүлэх зүйл бол заавал байх хэрэгтэй. За ерөнхийдөө ялгал map-ыг ашиглаж гаргадаг гэж байна. Тэр нь бодоход програмд нэг хүн нэг бичээд байдаггүй нийгэмд яг ер нь л томрол тэгэл олон хэрэгэлдэг бас олон хүн хамтарч хийдэг. Тэгэл олон хүний мэдээлэл тус бүрийг бичих маш боломжтой. Тэгвэл програмчлалт хэрэггүй байгаа. За бүгд асуултанд харилцаа. За анхдагч key prop-ыг хэрэглэх анхдагч зорилго юу вэ гэж. React-д жагсаалтыг харуулахдаа key property-г ашиглах анхдагч зорилго нь юу вэ гэж. За style хэлбэржүүлэх гэж тайлбарлах хэрэгтэй. Жагсаалтыг хэлбэржүүлэх алшаа тийм цор ганц юм аа гэдгийг. За энэ ирэмблэх гэж байна. За энэ болохоор ингээд жагсаалтын шүүх гэж байна. За аль JavaScript метод нь вэ гэж. Ерөнхийдөө хэрэглэгдэх нь аль нь вэ? За юунд хэрэглэгддэг вэ гэхээр нэг өглөө хөрвүүлэхтэй. Map-ыг яалаа тэр цаанд бүх элементүүдийг авч үздэг.
бүх элементийг л хувираад тавьчихна гэсэн. За зүйлсүүдийн олон зүйлийн жагсаалтыг харуулахдаа тус бүртээ энэ юутай өөрийн гэсэн давтагчгүй дугаартай. За энэ кипропцоос хамгийн сайн туршлага юу вэ гэж индекс за энэ юм тий. Илэрхийлээ та индекс өөрөө татдаг. Тийм индексийг болов ашиглаад. За энэ бол санамсаргууд төвөрт ашиглана гэж байна. За энэ бол unique ID-г ашиглана гэж. Item unique ID-г үйлчилж. Индекс бол array дотор өөрөө индекс байдаг. List items name and title. За name title бол ашиглана. Тэгтээ шилдэг туршлага биш ээ гэж бодож. За тэгсэн чинь бороо. За энийг сонгоцъя. За тэгэхээр item-ийн цорын ганц ID-г ашиглах юм гэж индекс гэж бодсон байх байна шүү. За мөр доторх хэлбэр зүйлэлт React-д хэрхэн ажилладаг вэ гэж. За React-д мөр доторх хэлбэр зүйлэлт CSS хэлбэр зүйлэлтүүдийг шууд React элемент JSX ашиглаад оруулах боломжтой гэж. За instead of defining за тусдаа CSS файл байх шаардлагагүй гэж. За React-ийн гол нэг мөр доторх хэлбэрчлэлт нь болохоор JavaScript object-ийг ашиглаад хэлбэрчлэлтийг тодорхойлох юм аа гэж. За энэ уламжлалт CSS текстүүдийг бодвол текстүүд слайдад ирээ гэж үзсэн байна. За бичиглэл бол яг л CSS-ийн бичиглэл дөө шууд JavaScript дотроо бүх зүйлийг оруулж болох шүү дээ. JSX дотроо style оруулж чинь, HTML оруулж чинь, ингээд функционал байдал оруулж чинь тий. За энэ нь болохоор style-ийг бичиж CSS файл дотор бичгийн оронд JavaScript object дотор түлхүүр утгын хаслыг ашиглаад бичиж болно. За key нь болохоор camel case-ээр бичдэг гэсэн үг. Camel case гэдэг одоо чинь background color байна тийм ээ. Ингэж бичдэг гэсэн үг. Тэгээд юугаа болохоор тэр утгаа болохоор юунд хийдэг гэж хоёр юм зартдаг гинэ гэж зартгаар хасч өгнө. За энд ингээд нэг товчлуур гэсэн бүрэлдэхүүн шиг style гэдэг. Тэгэхээр одоо энэ style гэдэг чинь өөрөө HTML ийн атрибут. Тэгэхээр энэ атрибутуудыг шууд ашиглаж болно. Тэгэнгүүтээ нэмээд өөрсдийн зохиосон компонентийн пропыг атрибут байдлаар ашиглаж болно гэсэн зүйл харагдаж байна. За энийг дараа нь React бол цаашаа HTML руу compile дагтаад рендерлэгтэй бол шууд HTML болгоод цэг таслалтай болгоод гаргах гэсэн. За энэ жишээгээр бид нар бол
default өгдмөл хэлбэр зүйлтүүдийг бол тийм объект үүсгэсэн тодорхойлсон. Энэ нь бол одоо тухайн төвчлөрийн style гээд шин чанарыг хэрэглээд оруулж байна. За энэ хөлбөрийг дурчлаацъя. За яг л одоо ингээд яг үндэ HTML руу яг style гэж аваад background color ингээд хичээд таслал аваад ингэж бичиж болохгүй. Тэрийг нь бол онцлогтой илсэн байна. За та объект руу шууд style-ийг дамжуулж болно гэж байна. Style тэгээд энэ дотор шууд ингээд бас заавал дээр бичиж байгаа шууд энэ дамжуулж болно гэж. За ингээд дахин засварласан бол нэг иймэрхүү байдалтай харагдана. Байна. За заримдаа та объект руу шууд дамжуулмаар байвал цөөхөн шин чанартай доор үзэл цөөхөн шин чанартай шууд дамжуулж болно л гэж. За бусдаар бол объектийн нэрт байгаа нэр нь объект руу сайн ингэж орчуулах. Тийм болцлоо хэлэхэд объект руу нэр өгөх нь эхний жишээн дээр шиг илүү дээр нэр өгч болно нэ. За энэ нь бол заашгүй байх хэлэх ёстой зүйл юм аа гэж байна. За энэ CSS property бол ерөнхийдөө kebab case-ээр бичдэг гэж. Kebab гэхэрэн дундуур dash бастай. Гэтэл React-ийн inline style болохоор camel case ашигладаг гэж. Яагаад тэгэхээр style object нь JavaScript object учирсан. За kebab case нь бол JavaScript object хүчинтэй биш. Одоо энэ зартаг тавихгүйгээр хүчинтэй биш юм аа гэж. За React одоо хамгийн inline style хамгийн том давуу тал бол dynamic одоо мэдрээд тэр ивентийг мэдрээд өвөл өөрчлөгдөнгүүд тэрэн дээр үндэслэж компонентийн state болон props дээр үндэслээд динамикаар одоо тэрний загварыг сольж болно гэсэн. Жишээ нь одоо устдах төвчлүүд арчмаа тусдагтлал улаан өнгөтэй болдог тийм. Эсвэл ингээд илгээгдсэн гэвэл ноон өнгөтэй болдог гэдгийг юу юм conditional rendering хийж гэсэн. Өсөлтөөгөө төвлөрүүлж чадна гэсэн. За энэ жишээгээр бид нар бол is active property үндэслээд өнгийг нь бол солино гэж. Тэгэхээр одоо нэр ингээд бичсэн байна уу гэсэн. Бичсэн байна. За энэ төрлийн динамик хэлбэрчүүлэлт нь бол маш их харилцаа уялдаатай, харилцаатай responsive user interface гэхээр хэрэглэгчийн мэдээлэл хичнээн жижигэрсэн, хичнээн томорсон хариуцлагатай. Мөн ингээд дараад төвчлөлтөд ингээд дараагийн өөр өнгө хэлбэрчүүлэлтийг хийж чадна гэж хэлж байна. За дүгнэлт хэлгээд бол React дэх одоо inline style нь маш хүчрхэг арга зам юм аа гэж. Өөрийнхөө бүрэлдэхүүн дотроо хэлбэр галбарыг хэмжээ бол
манипуляц хийх. Тэгээд туршиж үзэх маш гоё. Хүч юу юм аа гэж хамгийн том давуу тал. За Java CSS юу тэмдэгт мөрийг ашиглахын оронд JavaScript объект-ийг ашигладаг. За Camel Report-ийн шин чанарын нэр нь бол Camel case шаарддаг. Camel case болгосон байх шаарддаг. За энэ нь болохоор маш амархан динамик утгыг цанаа гэж. Динамик утгыг хялбархан багтааж чаддаг. Incorporate. Хялбархан. За React-д хамгийн гол бааж бол developer-ийн toolkit ялангуяа маш их ингээд өөрийнхөө өөртөө зориулаад өөрчилсөн interactive user interface байдаг гэж. Тэр нь бол хөгжүүлэх буюу тэмдэглэх болно л гэж сайн зөвлөж чадвартай тэмдэглэдэг. За React-д inline style нь inline style-уудыг background color бичгээ гэж нэвчнэ. За inline style-ийг гэсэн ямар давуу тал гарах вэ гэж. Performance external за илүү lag CSS илүү өөр файл external CSS илүү lag гэж чадах уу чинь. За loss dynamic style нь за энэ бол үнэн шин чанар төлөв байдал дээр нь эзлээд гаргаж. За энэ болохоор React component гэж байна. За React element-д inline style хэрхэн нэрлэх вэ? Style гэдэг төвчжүүл. CSS attribute. Class attribute. За ингээд энэ өөрчлөлт ажиллах маань тусч байна. Баярлалаа.